Одон дор суваг тавтай морил бий бол хөтлөгчийн хот. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг Better Lifestyle BSP компани болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани бэлтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор сувгаар болон NTV телевизээр замун 83.3 107 стилгээний Одон дор радиогоор хүрч байна. За, өдрийн мэнд батайхаа. Өдрийн мэнд. За, Blue Ocean Red Ocean гэж бас байгаад байна уу те? Энэ нэг тийм стратеги байгаад байна уу? Стратеги байгаад. Тий. За тэгэхээр өнөөдөр бол бидэд нөхцөл байдалтай харж агаад өнөөдрийн сонгосон сэдэв болохоор Blue Ocean-ы талаар ярингаад гомлын төвшөнд хэслүүтэйгээр яг практик тоон үзүүлэлтүүд те. Нэр нь яг энэ зах зээлийг чинь ингэчтэй юм байна штэ. Хүмүүс ингээ орхигдуулаад байдаг юм байна штэ гэдэг нь илүү харуулад тэгээд тэр орхигдсон зах зээл хэрэгцээ энэ нэлээд дэлгэрүүлж харуулад хүмүүст айлуулах ойлгомжтой яриа гэж хичээж байгаа. За тэгэхээр ер нь бол яг хуу саяны Red Ocean, Blue Ocean гэдэг хоёрыг харахаар болохоор нэг нь хитрхи их тулаан явагдаад байгаа. Хүн болгон тэмүүлээд ингээ багтах шингэх зайгүй байгаа ийм одоо хэсэг тий зах зээл талбар. Гэтэл тэрэнд заавал өрсөлдөх шаардлагагүй тэр зах зээлээс биднес бизнес хийгээд мөнгө олох гэж байгаа юм бол брендийг бий болгох гол байгаа бол тэнд илүү баг дутхааргүй тийм зах зээлүүдийн тэнд ингээ байж идэв шүү гэдгийг хэлэх гээд байгаа. За тэгэхээр юу гэдгийг цус одоо далай айхтар те нөгөөт нь болохоор одоо цусгүй сайхан тэнгис одоо загсааш үрдэгдсэн ч. За ийм хоёр ертөнц байлаа гэж үзье. За энэ дээр болохоор илүү жишээ авж байгаа нь хүн болгоны одоо хэрэглээ болцсон аваад үзэгдлээ өртөнд байж байгаа зүйл бол би гар утсыг сонгож жишээ авч ярихаар бэлтгэлээ. За жишээл гар утас гэнгүүт Samsung, Apple те Android, iOS гэл ингээл нэг хэдэн л яг ингээд тогтцсон байна шүү дээ. Ялдчихгүй хэдэнс бол магнатууд мөн. За ялангуяа сүүлийн үед бол одоо энэ Huawei Z-тэй явж байсан бол бүр Xiaomi гээд брендийг бол хятадын бодлогоор гаргаж ирж байна. Өрсөлдүүлэх гээд те өөрийн гэсэн нөгөө мөнгөний болон геополитикийн гэдэг шиг зайлшгүй гаргаж ирж байгаа юм бодлогын брэндүүд байна гэх мэтэр. Тэгээд эднээс бол баг ижилхэн шалгуураар л өрсөлдөж байгаа. Бид төрөлт тэрэнд нь ингээд манипуляц гэдэг юм уу юу гэдэг ийм амд нэг орцсон тэр нэг ийм нэг ижилхэн бодолд нь орцсон. Камер үзүүлэлт нь хийдин тий гой ганган уу тий процессор нь хийдин, RAM нь хийдин, багтаамж нь хийдэг гэдэг нэг ийм дефолт хийдэг өгүүлбэртэй явцсан байгаа хүн болгон мэдж байгаа. Тэгээ үр дүнд нь баг ялгархгүй. Яг Samsung-ийн камер сайн юм уу? Apple-ийн iPhone-ийн камер сайн юм уу? Тий. Эсвэл Samsung-ийн багтаамж адилхан уу? Ямар вэ гэнгүүт 512, 256, Apple-ийн ч тийм. Одоо тэр Xiaomi-гийнхэн ч тийм болцсон тий. Тэгээ юугаар өрсөлдөд байгаа? Яагаад аваад байгаа? Тэгэхээр одоо энэ хүмүүс чинь дотроо OS буюу үлдэн системээр л дассан гэдгээрээ л ялгархаас биш. Нэг тийм одоо ялгараал Apple барьж яснаа камераас нь болж iPhone руу Android руу шилжээд байх ч юм уу те. Бусдасаа нэх овоож цаагаад байх юм байхгүй. Энэ бол юу вэ гэвэл энэ 2000 оны ихээр бас нэг яг ийм үе гарсан. Тэ пик үе. Тэ илүү байхаа болцсон те. Бүгд нэг имийг тултал нь өгжүүлчихэд тэгээ гаццгаацсан хоорондоо өрсөлдөөн байхгүй болоо. Өрсөлдөөн ширүүсэд хит өрсөлдөөн ч одоо бүр нөгөө ядрал стресс гэдэг имийг авчирсан байгаа. За тэгэхээр эндээсээ саяны тайлбарлсан, энгийн тайлбарлсан Blue Ocean-ага мэдээж нөгөө тодорхойлолтоор бас нэг хэлээд үзье. Blue Ocean стратеги гэдэг нь одоогийн зах зээлийн өрсөлдөөнд оролцохын оронд шин зах зээл бий болгоод маркет спейс нээгээд тэгээд нэгэнтээ шин зах зээл бий болчих юм бол тэнд би нөгөө цусан далаа дотор сэлээд байх, өрсөлдөөд байх над ямар ч утгагүй болчихж байгаа шүү дээ. Тэнд би сэлэх ямар шаардлага тэр хүмүүс тэндээ юугаа хөгжүүлэх надад нэг хамаагүй утга учиргүй болгочихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо байгаа зах зээл дээр хинийхэн дээр вэ? Миний камер дээр, чиний камер дээр гэдэг ингээд нөгөө хэрэглэгчээ мартчихсан хоёр брэнд маань гүйж шүү дээ. Тийм гэсэн үг биш гэсэн үг. Шинэ орон зайг бий болгоод түүндээ харин байраа эзлээд тэр шин зах зээл дээр нь ч өөр ертөнцид очлоо гэж бодъё л да хэдүүлээ. Хоцрогдсон ертөнцид. Манай ертөнцид дэлхийгээс өөр нэг хөндөрлөлтөд олоод очисон чинь тэнд гар утас байхгүй бол эхлээ 33 10-аар эхлэхдээ одоо бөм болно ч дээ тий. Гэх мэтэр энэ ойлголтыг л хэлдэг байгаа. Тэгээ энэ ойлголтыг хизээ гаргаж ирсэн бэ гэхлээр яг л цаг үетэйгээ холбоотойгоор 2005 онд Instead гэдэг
NCD гээд бизнесийн сургуулийн профессор, стратегийн менежментийн судлаач Ви Чан Ким болон мөн яг тус сургуулийн профессор, байгууллагын стратеги гүйцэтгэлийн чиглэлээр мэргэжсэн судлаач Рене Маборнаар 2005 онд гаргаж ирж ижээ. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүн яагаад хамт гаргасан гэхээр бас эндээ тодтогол хэлэхэд аливаа зүйл ганцаараа ер нь байдаггүй те. Одоо Нобелийн шагналыг биднээс ярьж байгаа 2 3 хүмүүс нийлээд нэг юм гаргаад байна те. Аливаа зүйл чинь нөгөө тулгын 3 чулуу гэдэг шиг тал талаасаа судалж энэ доктор профессор чинь нэг юм руу айгу гүн орцсон байж байгаа шүү дээ. Тэгээ тал талаасаа сургуулж гүн орцсон зүйлээсээ явж байгаа тэр математик физикийн онлууд ч гэсэн тэгж гараад идэг. Уулзаад яг нэг учир нь юм байна гэдэг зангилааг олж байгаа. Тэгэхээр Ким бол ямар зах зээл бий болох вэ буюу юу юм бэ гэдгийг тодорхойлсон байгаа. Харин Маборны болохоор түүнийг яаж бодит болох вэ буюу одоо биднээс энгийн яаж гэдэг рүү. Тэ? Энэний сайн философи нь бол яагаад гэдэг рүү ордог гэдэг нөө левлийн биднээс 25 оны Нобель дээр ярьжсэн шүү дээ. Гэсэн хоёр талын логикийг нэгтгсэн ийм онол энэ хоёр гаргаж ирсэн баг. Тэдний тодорхойлолтоор болохоор Red Ocean буюу нөгөө цусан далаа нь болохоор байгаа зах зээлийн хил дотор л өрсөлдөнө. Эрэлтэн тодорхой хин хэрэглэгч мэрэгчлэгч нь бүр ингээд тогтцсон тий. Тэгээ хязгаарлагдмал өрсөлдөгчийг ялахын төлөө би чамайг ялахын төлөө болохоос нөгөө мэдж байгаа хэрэглэгч бол мэдгүй хэрэглэгчээ мэдгүй байгаа ш. Бүр маш сайн мэдж байгаа. Гэхдээ тэр лөө анхаарал анх нөгөө хэрэглэгчийн асуудлыг шийдэж өгөхдөө хэрэгцээг хангах гэдэгээс бүр халиад зөвхөн баг чам тагнуул ороод суулгацсан танай компани юу хийж ин дээр өрсөлдөждөг. Баг сүулдэ нөгөө патентын шүүхтэлц болоо явж идэг. Бодит байдал дээр тийм мөн те түүхэн дээр тийм л байж идэг. Үн үзүүлэлт маркетингийн дизайн за утсан дээр төсөөлөд үзээрэй те. Нэг нь 3 камертай гараад ирэнгүүт нөгөөтг заавал 3 камертай л гараад ирдэг те. Ягаад 3 юм 4 байж болдгоо юм уу те. Хоёроор асуудал нь шийдэж эсвэл болохгүй юм уу те. Гэтэл ягаад яг ингэж адилхан яваад байгаа юм гэхэл бүр хит нэг нь хоорондоо баг ингэ ижилссэн гэх юм аашаа те. Ингээд тэгэхээр яах вэ гэхлээр нөгөө үнийн маржин буюу нөгөө шинэ бүтээгдэхүүн гэдэг юм байхгүй болчихж байгаа. За жишээлбэл одоогоор нэг iPhone нэг дунд зэргийн iPhone хэдэн төгрөгтэй байгаа юм бэ? За 3 сая гэж жишээ авч те. Тэгвэл яг тэдний үзүүлэлттэй Samsung-ийн утас бас нэг тэр 3 сая хавцаа байхаас 30 сая гэж гарч ирээд ингэ зүрхгүй байхгүй юу? Өөр ирэхгүй нэг нэгээ ингэ барьчихж байгаа. За тэгвэл Blue Ocean-д яах зээл яах юм гэхээр түрүү чинь нэг ийм тогоон дотор зодтолдоод авах чинь ерөөс тогооноосоо гараас итгэж зах зээлийнхаа хил хязгаарыг өөрөө тодорхойлно. Тэгэхээр тэр тогоонд гадна байгаа зүйл тэр чинь шал одоо бүр цоошин зах зээл үсэж ирж байна гэсэн үг. За өрсөлдөөн нэгэнтээ тогоон дотор л хүмүүс зодтолж байгаа болохоос торны гадна за тогоо били боксер ингэндээ 2 хүн зодтолж байгаа би гадаан зогсож байгаа юм бол надад хүнтэй зодтолдоод авах шаардлага анханасаа байхгүй байхгүй тийм багаз. За дараад нь би тэр гадаа зогсож байгаа хүн ямар хувцас өмснө үү яах нь үү заавал боксинг бэлээ өмсөд шорттой байх албагүй очиж байгаа учраас надад чөлөөтэй сэтгэх боломж олдож байгаа. Тийм. Боёо ялгарл гад ирж байгаа. Тэр ялгарл гэдэг чинь юу гэвэл би харин тэр гадаа зогсож байгаа үнэтэй костюм өмснө үү бүр тэрнээ хямдхан даавгаа нөмрөөд бокс үзнэ үү мэрэгжлийн одоо бэли үнэтэй бэли пүүц хэрэггүй гэдэг шиг би зардлаад илүү танах боломжтой болчихж байгаа. Тийм байна. Тэгэхээр надад ашигын өсөлтөнд тодорхой буюу яг цагаад болох юм бол ашигын маржингараа нөгөө томчуудаасаа илүү нөгөө маржин зөрөө ашиг алдагдгийн зөрөө нь илүү болоод ирж байгаа. Тэгэхээр би цагаад болох юм бол миний өсөх хөгжих нөгөө акселерат хурд нь илүү тийм байна. Болдорж байгаа байхгүй юу? Нөгөөдөл хааж жижиг л дээ. Гэхдээ надад оногдож байгаа хувь нь асар өндөр гэсэн. Илүү их мөнгө олно гэсэн үг биш шүү дээ. Тий. Бага зардлаар л их мөнгө олох гэдэг. Тий. Одоо нэг ашиг нь илүү. Тий. За тэгэхээр энэ Blue Ocean яаж ажилддаг юм буюу албан ёсоор саяны хэлэхийг болохоор value innovation гэдэг байгаа. Одоо үн цэнийн одоо инновац. Тий. Үн цэнийн инновац. Инновацыг бас нөгөө сая 25 оны юм дээр гаргаж ирсэн. Инновац гэдэг чинь өмнөх зүйлээ бүр тасар татан хаяад бүр нөгөө айгу үн цэнтэй зөв дистракт хийн гэдэг байгаа шүү дээ. Сөнөөгөөд гарч ирэх хэрэгтэй гэдэг. За тэгвэл value innovaц гэдэг нь юу юм гэхээр ялгарл difference зардлын бууралт буюу cost reduction хоёр л энэ дотор ажиллаж идэг соёлоо ярьлаа. Энэ хоёр ажиллаад эхэлчихлээр нөгөө компани хувьд айгүй үр шигт болчихж байгаа байхгүй. Энэ хоёр нөгөө мотор ажиллаад эхэлчихлээр. За тэгэхээр яг саяны зардал дээр бол Red Ocean дээр яаж гэж ихлээрээ ялгархын тулд бүр ингээд зардлаа. Одоо би чамаас л одоо яахын тулд зардал тэрний төлөө яваад эхэлж байгаа байхгүй. Нөгөө анхны
өөрхийн хэрэглэгч дулам эмээгийн асуудлыг яаж шийдэх вэ гэхээс илүүгээр дулам эмээ бол угаасаа ингэнэ. Би дулам эмээг ингүүлнэ. Ийш нь аваачуулна. Дулам эмээд ер нь бол товч биш, точсгэр хэрэгтэй гэдэг имийг би өөрөө заагаад эхэлсэн явж байгаа шүү дээ. Уг нь бол бизнесийн ондороо дулам эмээ юу хүсэж байгааг мэдж байгаа тэрэнд нь тохируулж юм их өгчээсэн шүү дээ. Одоо бизнесийн магнатууд яаж гэхээр лид хийгээд аваа авчиж байгаа. Тэр нь буруу гээгүй шүү. Ихэвчлэн тэгсэн байж байгаа. Тэгэхээр сүрэг тал нь буюу альва нэг юм сүрэг тал харах юм бол тэр дулам эмээ асуудлыг ер нь сонсгоо байсан гэсэн үг. Тийм багаз. Blue Ocean болохоор одоо буцаад яг л нөгөө стартапууд анх шинэ яжсан шиг нөгөө дулам эмээгийн асуудлыг шийдэж байна. Дулам эмээ точ хэрэгтэй юу гэдэг рүүгээ дахиад очих гэсэн үг байхгүй. Точсгэр хэрэгтэй юу. Эсвэл дулам эмээд ер нь камер хэрэгтэй юм уу гэдэг рүүгээ очих гэсэн үг. Ингэхлээр тодорхой болчихно. Одоо би яг саяны ярьсан хүртэл хоёлоо ингээд дахиад нэг шинэ стартап нэ л да гар утасны компани нээлээ гэж бодъё. Тэгвэл дулам эмээг сонсцсон хүн Samsung, iPhone-ыг харахгүйгээр хоёлоо гар утас хийх гэж оролдъё. Тэгвэл дулам эмээгийн гар нь хөөрхий ингээд учиргүй дарга чадлах хэрэгцээ байгаа мó хуруун те. Тэгээд ихэвчлэн бэлэтэ явдаг тэр гэдэг те. Шууд точ хийж чадахгүй, арьсаар хөрөлцөж чадхагааргүй эсвэл нэг уурхай ажилтан байлаа гэхэд товчон дээр юм шүү гэдэг ч юм уу ингээд яг тэрэнд хүнд зориулсан утсаа хийгээд эхлэх юм бол буцаад энэ биднүүсийн одоо хамгийн лаг гэж бодоод бишрэн шүтээд манипуляцд орчод байгаа утас буцаад хэрэггүй буюу миний хэрэгцээнд юу вэ гэдэг нэг чухал болж эхэлж байгааз. Тэгэхээр тэнд зах зээл байгаа гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгэхээр зарим тэр нөгөө фичер буюу одоо өрсөлдөд байгаа тэр том технологийн одоо энэ газрын ховрын юмд өртөхгүйгээр байж болохоор зах зээл чинь тэндээ байж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ заримыг нь устгах нь, зарим фичерүүдийг заримыг нь бүр багасгах нь, тэ заримынх нь зүгээр айкны томруулаад дөрвөн фичертэй байлгаж болно шүү дээ. Тэ яага болохгүй юм тэ. Заримыг нь бүр шинээр бий болгоно. Тэ. Унтахтаа гоё юм дуу сонсдог унтдаг батантай болгоё гэж яага болохгүй юм тэ. Тийм багаз. Одоо болохоор бид тэрийг заавал өөрөө ингээ ороод сонгох хэрэгтэй болоод байна шүү дээ. Намайг заавал ухаалаг үс шаардаад байгаа байхгүй юу? Тэгвэл дэлхийн бүх 8 ухаалаг байх албатай ч юм уу? Тэ? Гэхдээ тэнэг гээгүй шүү. Нөгөө тэнд ухаан зарах шаардлагатай юм уу? Фичер дээр. Тий. За тэгэхээр саяны яриадсан шинэ үндэс нь бий болсноор өрсөлдөөн өөрөө утгаа алдчихдаг. Тийм багаз. Яг энэний жишээ бол тухайн үед санживал нөгөө юу гэж гарч ясан да. Дуудлага өгөнгүүт над дээр дохио ирээд тэрнээс дохио ирээд тэгээ би өөрөө гэрээ утаснаас буцаад нөгөө залгадаг чинь. Пэйжер тийм яг нэрийг марцлаа. Пэйжер нэг хэсэг гарч ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээ яг алгуулсан. Гэдэг чи яг энэ багс тээ. Би пэйжрийн зах зээл дээр өрсөлдөх надад ямар ч утгагүй болчихж байгаа шүү дээ. Тэнд хүмүүс өрсөлдөх. Тэгээ тэр зах зээл чинь байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ яг энийг л хэлээд байгаа шүү. За гэхдээ Blue Ocean дээр нэр нь тодтол хэрэгтэй. Өрсөлдөөн огт байхгүй гээгүй шүү. Бүр цус нөөсөндөө холдоог л гэсэн байна. Red Ocean-ийнх нь. Өрсөлдөөн бол байж л байна. Цор ганцаараа биш тий. Тийм. Гэхдээ гоё юм тэнгис дээр зогцоод тий өөрийн гэсэн зах зээлтэй загсаа барилцаад явахаас биш. Би энийгийнхаа барьсан загсыг булаах тухай арай биш шүү гэдэг ийм тухай яриад байгаа тийм. За тэгвэл энэ саяны яриад байсан энэ сегментүүд буюу одоо энд бол орхигдсон гэдэг нэр байгаа байхгүй орхигдсон зах зээл гэдэг байгаа. Уг нь бол орхигдоогүй л дээ одоо Монголд дэлхийд даяар ямар ч хүн байна уу хүүхэд байна уу настан байна уу тусгай хэрэгцээ байна уу эсвэл мэрэгжлийн онцлог байна уу уул уурхай барилгаас үл шалтгаалаад тэр хүмүүс бүгд гар утсаа барьж байгаа. Гэхдээ тэд анхнаасаа л ярьж ирсэн яг тэдний хэрэгцээг судалсан уу гэвэл үгүй болчиход байгаа байхгүй. Тэд маань нөгөө ийм утас авах хэрэгтэй гэдэг лидэнд одоо манипуляцаар л тэр утас аваа яваад байгаа байхгүй. Одоо цагаат том тэд маань гээгүй шүү. Бидэд ч тийм байгаа шүү те. Тэгэхээр тэр нь бол цөөн биш, жижиг биш гэсэн үг шүү. За жишээ нь Ахмад наснууд ер нь анх утас хэрглэж байгаа хүмүүс чинь хүмүүс төрж штэ. Тэ эсвэл одоо гар утас хэргэлдэггүй зах зээлч байж штэ. Одоо Орос гэхэд манайх яг энэ технологи юмраа манайхаасаа нийгэм нь гар утас муцаараа хоцрогдсон явж байдаг тэ. Жишээлбэл одоо ямар байгаа юм хэдэн жилийн өмнө очихд бол бидний өдөр тутам баг хэрглэж байгаа утас тэнд баяжууд нь хэрглэж байгаа шиг тэ. За жишээлбэл за тэгээ хүүхдүүд байна. Хүүхд гэдэг зах зээл бол асар том зах зээл. За хөдөө орон нутаг алсагдсан сум суурин тог цахилгаан тогтворгүй бүс тэ уул уурхай барилга тээвэр гэх мэт ийм ажлын онцлогтой орчинтой орчнуудад байдаг болно. Яг энэ хүмүүст болохоор техникийн үзүүлэлт
200 мегапиксел байна гэхээс лүүтэйгээр өдөр тутмын хэрэглээнд нь яг тохирсон байх уу? Маш сайн сүлжээтэй байх хэвээр. Яг зөв. Сүлжээ нь өндөр байх хэвээр юм уу? Тэ? Гэдэг нь чухал байхгүй. Тэгээ энд түрүүний ярьжсэн яг энэ нэг түрүүний ярьсан дулмаа аймаа гэдэг жишээ авъя л да. Камерын мегапиксел 200 байх юм уу? 50 байх нь бол бүр тийм ч чухал биш. Тэ. Тэ? Сүлжээ бариад гол нь цэнэгэн дуусчдаг байх вэ. Энд тэнд тавьсан чил нүур ам зурагдаал эвдэрчдэг байх вэ. Тэ? Цан ман зохиолоо дурхан эвдэрчдэг байх вэ. Нороод тийм. Дээр нь юу нь мэдхгүй байхаа фичер. Тэгэд өөрөө заавал хэрэгтэй юм аа App Store-оос татдаг. Тэр нь баахан реклам дагуулж орж ирдэг. Тэгээд тэрэнд нь төлбөр төлөх үү. Тэгээ бөөн сонголттой. Ийм байх яг ингээд нэг төсөөлөөрөө өөрөөсдийнхээ амадан задан ч юм уу нэг 80 70 80-тай имэд те. Тэр имийг хэрэгцээ бол хүүхдүүдтэй л ярмаар байгаа байхгүй юу? Заримдаа нэг хөөрх юм гоё бараа мараа байх юм. Энэ яасан хөөрх юм гээд хүүхд рүүгээ миний хөө энийг авах уу гэд явуулцдаг те. Эсвэл имэн энэ сүү уумаараа навэдэр гэдэг нэг зураг л хэрэгтэй байхгүй те. Тэгэхээр эдгээр асуултыг яг ихэнх брэндүүд одоо бүр ингээд орхиод бүр дээд түвшинтэй гараад бүр идеалаа олоод те биднийг лид хийгээл яваад байгаа. Гэтэл зах зээлийн хэмжээ нь болохоор нөгөө Blue Ocean дээр байгаа саяны Ахмад Настан хүүхдүүдийн зах зээлийн хэмжээ бол маш том. Дээр нь эдний нэг асуудал байдаг. Маш сайн асуудал гэсэн үг шүү. Нөгөө брэндэд болохоор давтамжтай худалдаа авалт. Дассан юмдаа аягүй сайн байдаг хөх тэр хүмүүс. Тийм байх. Тэгээ одоо нэг эмээгийнх уцыг солиод өгөх л доо. Тэгээ энэ шинэ гарсан iPhone гэж сүүлийн загварыг аваад өг. Бараг хуучин нэг ирэхэд ингээ авдрандаа тавьдсан юм уу? Цаанаа ингээд бараг хүндэтгэ тавьдсан тий. Тэгээ буцаал нөгөө хуучин утсаар хэглээ сурцсан л байгаа. Тэрний дэмийн солихтол эмээгийн толгой хэцүү болох байхгүй юу? Эмээг муулаагүй. Гэхдээ бидэн ч үрд тэгдэг штэ. Дэм солигдох эсвэл оос солиход яадаг вүлээ тий. Тийм учраас энэ хүмүүс брэндтэй үнэнч байдаг. Тэр брэндэд үнэнч байгаа тийм үү? Энхбат гэдэг нэр нь дуртай, Бата гэдэг нэр нь дуртай даа биш. Тэр дассан юмдаа дуртай байгаа байхгүй. Тэр нь өөрөө брэнд болцсон. Ийм л зах зээлийг Blue Ocean гэдэг. За тэгвэл энэ за хоёлаа ивент итгэжээ танилцуулаад тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань Better Lifestyle BSP компани ивент итгэж байгаа. За шинэ утас, шинэ компьютер эсвэл электрон бар авахар төлөвлөж байгаа бол BSP-г зориорой гэж зөвлөж байна. За BSP-гээс 9% хүртэлх экстра кэшбэктэй худалдаа эхэлсэн байгаа ба та хүссэн электрон бараа, компьютер, гар утсаа BSP-гийн салбараас эсвэл BSP CGM-ийн сайтаар захиалаад за нэмэлт кэшбэк авах боломжтой болж байгаа юм байна. За уг худалдаа 1 сарын 15-ыг дуустал хүргэлжлэнэ. За юу вэ шүү? За BSP CGM-ийн вебсайтаар захиалаад хургуулад авах боломжтой. За мөн BSP Finance-аар урдчилгаагүй хамгийн бага хүүтэй зээлээр хүссэн бараа авах боломжтой юм байна. Одоо нэг юу яадаг штэ нэг маш гоё зурагттай хоолой гэл тэгдэг штэ тий. Тэгэхээр за урдчилгаанд төдөө үн тэр хэлээд гэсэн. Одоо тийм болчих. Одоо энэ бүгдээрээ сайхан урдчилгааг болоод тэгээд шууд захиалаад гэртээ оройн хургуулад авдаг амар болцсон юм бэл. Тэгээд би PlayStation 5 авъя гэж бодох юм бол өглөө захиалаад би оройн тоглоо сууж байгаа байхгүй. Тэгээд гэрээсээ гарахгүй штэ. Тэгээд надаас нэг ч төгөр гараагүй. Одоо ялангуяа өвлийн үйлрэлт тий. Тий. Би бараа хайгаа явдаг цаг үйл өнгөрцөн шүү тий. Тэгсэн. Тэгээд чинь та хагас сарын дараа ч юм уу сайхан төлбөрөө төлөөл ингээл явчих шүү дээ. За ийм амар болсон байна. Вебсайтын дахиж хэлэхэд BSP CGM юм байна. За баярлалаа. За баярлалаа. Энэ дэр нэрэн нэг ганцхан минут шигтгэх оруулцгаад кэшбэк гэдэг байгаа шүү дээ. Нэг хүмүүст ингээд нэг 10%, 9% буцаагаад байгаа юм шиг тий. Тэгээ энэ бол бас л нөгөө битээр ярьж байгаа сэдвтэй холбоотой. Бид тэр одоо зах зээлийн тим нэг зүйлийг албан болгоод байгаа. Учир нь жишээлбэл манайхан одоо энэ Facebook-өөс та харж байгаа татвар нь бүр ингээд хэтэрхий боллоо тий. Тэгээд бодит байдал дээр яаж юм гэхлээр нөт бичүүлэхгүй, нөт авахгүй бол нөтөө асуулт аваарай. Тий. За эн чинь тэртээ дөрөв амьдралаас ургаад гаадарчихсан бодит ажиллаж байгаа механизм байхгүй. Тэрийгэл буцаа кэшбэкээр өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр хууль зөрчөөгүй албан цаана юу болж ийн санхүүгийн талдаа юу болж ийн гэхээр нөгөө буцаасан кэшбэкээр чинь борлуулалтын урамшуул буюу татвараас угаасаа хасагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр тийшээ өгөхөөс мөнгө ижил явуулчихж байгаа. Тэгэхээр нөгөө компаниуд альва юма хямдруулаад тэрнээс алдаг төлөөгээл хин нэгний төлөө нэг буйны ажил хийгээд байгаа. Нэгдүгürt биш. Хүмүүс шөмжилдэг штэ. Кэшбэк хийгээд дээр нь суглаа энэ ажиллуулчаад наа чи ловер юм биш үү гэдэг. Үгүй тэртээ дөргөдөр хүмүүст тэднээс бол алдагдлалд ороогүй
буцааж байгаа. Хэрэглэгчэл бодож байгаа нөгөө нөөт авахгүй бол гэдэг юм чинь албалжуулж л өгж байгаа тийм болов уу гэж бодоод байгаа юм тий. За жоохон хайлах гэж байна. За түрүүний ярьжсэн сэдв рүү оръё. Тэгвэл энэ Blue Ocean буюу тэр зах зээл тоогдгүй зах зээл гэхэлэр нэг тийм муу ч юм шиг тэ баг хүний тоохгүй байгаа зах зээл юм шиг үгүй ээ. Том гэдэг байгаа шүү дээ. Нэг нотлогоогоор тайлбарлая. Дэлхийн гар утас хэрэглэгчд одоо чи би бүгдээрээ ороод нийт 6.5-аас 7 тэрбум хүн дэлхийд гар утас хэрэглээд байгаа юм байна. Тооцоогоор шүү дээ. Статистик тооцоогоор. Зарим давхар хэрэгжилж байгаа давхцсан тоом орж байгаа шүү дээ. Зарим аймаг Африкийн ч юм уу за баг Африк гэдэг ч одоо муухай буруу үг авчиад байгаа шүү дээ. Баг Африк ч баяжчихад байгаа шүү. Гэх мэтээр ер нь бол нийтдээ 8 тэрбум хүнээс 6.5 тэрбум гар утас хэрэглээд байгаа юм байна. Ухаалаг гар утас. Үүнээс яг хэрэглэгчийнх нь хэрэглээг чадамжаар нь ангиллахлаар 10-аас 15% нь одоо тэр power user гэдэг байгаа. Тэр технологи сонирхогч буюу юугаа мэддэг, өөрөө кастомайз хийж чаддаг, маддаг те. Өөрийнхөө хэрэгтэй юмнуудыг сеттингүүдэд тохируулж чаддаг те. Уцаа ер нь бүрэн ашигладаг. Бүрэн рүүгээ төмөөлдөг гэсэн үг. Бүрэн ашигладаг баг байхгүй юм л. Тийм баг. Боломжгүй те. За дундаж хэрэглэгч буюу өөрийгөө ашиглаж чадчихин гэж боддог хэрэглэгч нь 50-аас 60%. За тэр ангилд нь Twitter баг орох те. За basic буюу зөвхөн utility user-ууд 25-аас 35% гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл саяны зөвхөн utility user яри, зураг авъя, мессежи тэ зарим нэг юм дээр лайк дарч. За ийм хүмүүс 3.1 байж байгаа. 3.1. Тийм ээ. За энэ хүмүүст болохоор процессор, хэдийн процессор ер нь нөгөө компьютероор бодолтой тэ i7 байгаа мó 5 байгааг хин тоогоод байгаа юм тэ. Тэр нь яг нэг ялгааг нь хин мэдрээд байгаа. Дараад нь мегапикселийг одоо яг л одоо 200 байхгүй болохгүй байна гэдээ уцаагаа явж байгаа хүн хитэн байдгийн тий. За тэгээ ер нь бол бас бенчмарк гэдэг одоо энэ нийтийн энэ юунууд нь оог сонирхгүй. Хэрэглэгч нь нийт хэрэглэгчдийн 85-аас 90% нь ийм супер хай технологи оог тэрэг болдоггүй юм байна. Саяны яриад байгаа дундаж хэрэглэгч болон basic utility user-уудад буюу тэр нь 85-аас 90% байхгүй. Супер хай технологи оог тэрэггүй. Гэхдээ тэд супер хай технологи хэрэглэж мэд байхыг хүсдэг гэж байгаа байхгүй хүсдэг тий энийг чаддаг гэж бас өөртөө бас нэг жоохон омогшл авмаар шүү дээ. Учир нь том компаниудын технологийн одоо тэр чадамжийн сурталчилгаа, маркетинг бус хүмүүсийн нөгөө биеинд одоо гайхуулсан ч гэдэг юм уу одоо сонирхуулсан тэр YouTube бичлэг ревю тий контентуудын 80-90% нь яг энэ 10-аас 15% супер хай технологи руу сонирхогч итгээд өдрөө чиглэлсэн байдаг. Тэгэхээр бус 85 ч нэг технологи мэдхгүй бусдаас оцроод байгаа юм шиг мэдрэмж аваад энэ руу дайраад аваад идэм байл тэ. Энэ бол бас буруу гээгүй. Тэгээ тэднээс нэг дефолт асуултууд ингээд жишээ авсан байгаа. Гар утас авахдаа яг юу гэж хучилдаг вэ гэдэг. Камера мегапиксел тэг хүмүүсийн анхны хэлдэг ч байгаа байхгүй камер нь айгүй чухал байх хэвээр сүпүү хурдан байх хэвээр рам өндөр байх хэвээр багтаам цайтай байх хэвээр тэгээ яг би өөрөө үрт гэдэг хоног өмнө уцаа шинжилчихэд асуухгүй 512-ын багтаамжтайг авъя гэсэн байхгүй тэгсэн тэр хүн надад айгүй гоё бүр кинт намайг хой гэж байгааг үлсээс та 512 дээр хадгалж байгаа дуцаа саяных шиг ингээд алга болгол таны бүр нэлээд олон жилийн түүхний мөс алга болно шүү гэсэн та зүгээр 256 дээр байж байгаа шилжүүлж аваад байл яа. Тэг үнэхээр тийм чухал юм бол таны дата гэсэн байхгүй. Энэ өгүүлбэр намайг 512 бүр яагаад ч хэрэггүй гэдгийг баталчихж байгаа байхгүй ч л тэ. Би яг тийм утсаа яг энэ хүмүүс шиг хайцсан явж ирсэн байхгүй. Тэгэхээр яг үнэндээ тэр 80-аас 90% нь хин юу хэрэгтэй вэ? Ухаалаг утас гэхээстэйгээр илүү ойлгомжтой утас хэрэгтэй байгаа байхгүй. Одоо та өөрсдөөс асуугаараа утас чи ойлгомжтой байх нь чам чухал уу? Маш ухаалаг чамаас ухаантай байх нь чухал уу? Надад ойлгомжтой байх нь чухал байхгүй юу? Тийм байгаа. Яг тохирсон утас. Надад миний хэрэгцээ тохирсон утас ах хэрэгтэй байхгүй юу? Сая би ч л нэг усанд уцаа алдчихад ус нэвтрдэггүй байх юмыг бас ойр баг хэд хоног айгүй хүд сонирхлоо тий. Тэр нь л надад чухал байгаа байхгүй. За тэгвэл саяныхаа ярьснуудыг яг амьдрал дээр буулгаад ирье. Хэрэглэгчид утасныхаа хүчин чадлыг хэдэн хувийг ашигладаг вэ гэдэг асуулт. Бодит хэрэглээний дунд үзүүлэлт нь ямар байдаг вэ гэхээр ердийн хэрэглэгч өдөрт Facebook Messenger, YouTube, TikTok, камерын автомод зураг авахдаа про модонд тавиад яг ингээд шатар матрыг давхруулаад авч идэг хүн ер нь бараг байдаггүй гинэ. Тийм баг. Тэгж авахаа тулах юм бол
аппарат руугаа ороо явчихдаг гэн тэр мэрэгжлийнхэн чинь. Яг утсан дээр ингээл тий юу таа фрейм тохируулаа явж идэг хүн баг байхгүй. Дандаа ер нь баг 99%, 199% нь автомод орнд авна зураг. Камерыг арчаал авч байгаа үстэй тийм үстэй нэг фокусыг харуулаад болоо. Би нэг тохируулах гэж үзсэн. Болдгоо бил. Шал дэли юм болоо за боли авто дээр дарангууд яг гоё болчихж байгаа байхгүй. За тэгээ үндсэн хэрэглээ дуудлага хийх, SMS бичих, зарим тохиолдолд нэг банкны ап руугаа илээ орно, такси дуудана гэдэг нэг юм тий. Яг энэ тохиолдлуудыг авч үзээд эдгээрт утасных нь хэдэн хувь ашиглаж ийн гэж үзсэн чинь СП буюу нөгөө хурд гол юун дээр 10-аас 25% л ажиллана. Бүгдийг нь ажиллуулсан гэдэг нөгөө бэкграундында банкных ап нь ажилласан те фэйсбүүкийн цаанаа байж байгаа гэж бодъё л да аагаагүй байхад 10-аас 25%. RAM-ны 30-аас 40%. За GPU буюу график карт ер нь ашиглагдахгүй. Өөрөөр хэлбэл дундаж хэрэглэгч утасныхаа 20-оос 30% хүчин чадлыг л тогтмол ашигладаг. Үлдсэн 70-аас 80% нь онцгой тохиолдлыг хүлээгээд байж лээдэг гэж байгаа. Ашиглагддаггүй. Тэ? Тэгэхээр энэ хизээч идэхгүй эсвэл хизээч өмсөхгүй хувцсыг шкаф дүүрэн авчаад л байгаад байгаа та яг адилхан хүмүүс дүүрээгээд аваад байгаа та адилхан гэж байгаа. За жишээлбэл одоо бүр наривчлаа. Жишээ нь 200 мегапиксел камер яг юунд хэрэглэдэг? Тэгээ сүүлийн утсан бүгд 200 тавиад байгаа шүү. Би өөрөө хүртэл 200 гэтэл явж лээ л да. Бүр бодсон нэвтрүүлэг нэвтрэл. 200 мегапиксел зураг гэдэг нь юу гэвэл 15,000 дот цэгийг нэг талдаа. Өргөшөө нөгөө тал руугаа 13,000 цэгийг нэг кадрт оруулж байгаа гэсэн үг. Цэг. Дот. Тэгэнгүүт эн чинь 30-аас 50 мега хэмжээтэй зураг болж байгаа байхгүй ганцхан кадр. Харин бодит хэрэглээ буюу тэгвэл бид нар зураг авч ер нь ихэвчлэн яад юм гэхлээр Facebook дээр оруулах те өдөр тутамдаа нөгөө дараад нь дурсамж хүүхдийнхээ зураг өөрийнхөө дурсамжуудыг компьютерт харах гэдэг байгаа те. За тэгвэл тэр компьютерийн чинь дот нь юу гэвэл 1080 байхгүй нэг тал руугаа. Тэгээ тэрийг 15,000 болох ямар шаардлагатай гэхлээр тэрийг нөгөө билборд хэвлэх те том анонс хийхдээ ашигладаг байгаа юм байна. Тийм үү? За эсвэл нөгөө яг видео эдиторууд ашиглагдана. Яг нэг фрейм дээр зогсоогоод цааш нь өөр юм залгуулж оруулах гэж марч видео эдитор хийх гэжсэн бол тэр тохиолдолд юу хэрэгтэй гэвэл нөгөө 1080 дээр чинь та ингээд видео гоё үзэж хагаад яг зогсоогоод кадр авах гэхэлэр айгүй муудчихдаг ш. Тэр чинь юу вэ гэвэл шилжилтүүд нь муу байж байгаа буюу пикслүүд хоорондоо яг 100% нэг кадр дээр орж ирээгүй байгаа гэсэн үг те фреймүүд нь. Тэгэхээр тэр тохиолдолд 200 мега хийх хэрэгтэй гинэ. За тэгвэл Facebook, Instagram яагаад багасгчдیں۔ Гэхлээр нөгөө гормороо та хэд мэдэн дээ ихвчлэн Facebook-оор зураг дамжуулахаар шанар нь муудчихдээ гэж. Тэдний дүрмээр болохоор 2048 пиксел дээр шахт юм байна. Тэгээд JPEG шахалт чинь ерөөсөө 85% шах чинь. Эцсийн файл яг амьдрал дээр таны учиргүй сүртэй их мөнгөөр авсан утасны чинь авсан зураг аль нэг тийшээ шилжилт хийх явцдаа бүр постлогдоочгүй байхдаа 1-2 мегапиксел пиксел буюу 200-аас 500 килобайт багтаамжтай л болж байгаа. 1 мегач хүрэхгүй болгочихж байгаа байхгүй нөгөө 50 мега гэж. За тэгэхээр хамгийн Facebook хийхэд доод үзүүлэлт хангалттай хүн үзнэ бүр дэлгэцэр үзэхэд компьютероор аваад үзсэн ч хангалттай мод бол 1080 буюу 1.2 мегапиксел камерын автомод ямар ч про тохиргоо шаардлагагүй зураг бол одоо бидний өдөр тутмын тэр Instagram байна уу, Facebook байна уу, TikTok байна уу хангалттай гэж байгаа байхгүй. За тэгвэл дэлгэцийн хувьд видеогийн хувьд бас яг адилхан саяныхтай ингээд үздэг утасны дэлгэцээр үзнэ, том видеогоор үзнэ. Ямар ч хамаагүй. Гэтэл 4К-гаар яага бичээд байгаа. Би өөрөө хүртэл сая яг энийг үзсэн. 4К яамад ингэл зөвхөн эдит хийх хэрэгтэй байгаа. Тэ? Тэгээ мэдээд data consumption чинь түрүүний 1000 4К гэдэг чинь 1000-ыг дахиад 4 үржүүлсэн гэсэн үг чинь 1080-ыг тэ? Багтаамж 4 дахин их болно. Тэр багтаамжны хэсгээр нөө RAM, GPU, батарей, үрэлт бүх юм ялгаагүй өгсөн. Ингээд дими юм ингээд дагуулад өсөд байгаа гэсэн үг. Энэ болон дээр чинь л нэг зардал нэмэгдээл утасны үн нэмэгдээл байгаа шүү. Нэмэгдээл байгаа тийм. За тэгвэл дараагийнх нь нөгөө үйлдвэрлэлийн систем OS гэдэг байна тийм. Үйлдвэрлэлийн систем эднээс яадаг вэ гэхэл бүх хүн тохирохыг хийсэн байгаа юм байна. Супер универсал үйлдвэрлэлийн систем. Айгүй сайн технологи хөөгч нөхөр барих, бие барих,
За бүр одоо анхдаг хэрэгцээ буюу манай хүүхэд ч гэдэг юм уу хүүхэд барих, нэг эмээ барих хоёр ялгаагүй нэг систем дээр байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь одоо юу гэсэн үг юм, нэг гутлыг бүхэнд харуулах гэдэг юм шиг нэг ориг аягүй сайн пүүз байлаа гэж үдэл да бүр супер пүүз. Гэтэ хүн болгонд яг тэр пүүзийг өмсүүлнэ гэвэл асуудал гарчиж байгаа байхгүй. Гэтэ хинт зориулж хийсэн гэсэн чинь ганцхан одоо Jordan зориулаа хийсэн. Сайн уу сайн. Тэгээ Jordan тэргүүр нь өстой алаад байвал алаад байна тийм мөн. Гэтэ тэрийг л дулмаа юмэд Jordan өмсдөг учраас чи өмсчих хэвчээ супер гэдэг бол бас ямар байх юм те. Тэгэхээр энэ супер универсал оосын буруу сул тал нь юу гэвэл бүх юма өөрөө тэр нөгөө тохируул кастомайза өөрөө хийх болчихж байгаа. Нөгөө супер хүмүүсийн чадварыг заавал эзэмших юм нэг шаардлагатай гарчиж байгаа байхгүй. Тийм багаз. Тий. Ингээд нөгөө лид хийгээд аваачаад хүмүүс ингээд хүчээр ингээд нөгөө технологи руу шийдээд байгаа тэр болчихж байгаа. Гэтэл нөгөө тодорхой сегментэд чиглэсэн ООС гэх юм бол тэр супер универсал баахан хэрэглэгдэхгүй нэ бэкграундд нь ажиллаж идэг нөгөө програм системүүд ажиллаад байх ямар ч шаардлагагүй. Зөвхөн дуудлага хүлээлээ. Хоёлоо саяны ярьсан тэр Facebook рүүгээ сенд хийлээ, мессеж уншлаа, зураг авлаа, тэ 1080 ганц автофокус ялаа, хажуу талд нь иргэдэг янз бүрийн юм гэсэн юм байхгүй. Видео байла, фото байла, болоо панорама авах шаамар шаардлагагүй гэдэг юм уу те. Энэ фичрүүд бүгд тасагдчих юм бол үртэг яаж багасах бол те. Гэтэ гоцныхаа кейсийг бол ингээд гоё хийж болно шүү дээ. Адилхан 3 камера мэртэй те. Гадналын хар өнгөмөнгөтэй хэдэн павертай. Гаднаас нь харлаа ямар ч ялгаагүй те. За л ивент итгэж танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэж байна. За энэ компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологиос суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эднийх бол яг уранда таарсан тийм үйл ажиллагаа явуулдаг маш гоё компани байгаа гэдгийг би дахин хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр өөрсөндөө бас хэвлээ бодоод үзье. Бидэд ямар нэг альва за жишээлбэл сканддаг надад тохирдог юм. Нөгөө альва бичгийг скандаад шууд Word болгох хэрэгцээ авс их байдаг байхгүй тий. Тийм хэрэгцээ гараад ирлээ. За нөгөө нэг App Store руу орлоо, тийм татлаа. Аль нь үний, аль нь зөвийн тий. За тэднээс нь өөрсдөө нэг баахан ад дагуулж орж ирнэ. За тэгээ үнэтэй юм уу, үнгүй хөлбөр. За үнэтэй хөлбөр навыг гингүүт нөгөө юугаа карта холбоно гэдэг ингээд айгу төвхтэй байгаа зү. Гэтэл зарим утсан дээр таад харж ивэл тэрийг анханаас нь өгцөн. Байж идэг штэ. Уцтайгаа дагуулаа өгцөн. Тэгвэл ямар амар байдаг бол тэрийг одоо жишээлбэл тийм спам юм уу янз бүрийн аюулгүй ап гэдгээ яаж идэх юм те утсан дээр дагаад аваад ирсэн. Тэ. Рестор хийгдэл баг гэдэг айгүй гоё апууд гаад ирдэг те. Анаас нь эсвэл одоо анхандаа бол зарим юм дээр ингэдэгсэн флаш лайт гэвэл утсан дээр гэрэл асаадаг юм чинь зарим утсан дээр дагаж ирдэг бол заримдаа татаж инстол хийдэг байсан шүү дээ. Одоо бол яг дефолт болчихлоо. Гэх мэтэр энэ бүгд нь тэр 15%-аас нөгөө супер хай технологи хэрэглэгч 15%-аас бусд нь бол айгүй эргээд төвөгшил авчирч байдаг. За тэгвэл саяны яриад байгаа сегментүүдэд үзэл да. Ахмад насны хувьд ихвчлэн том айконтай байх хэвээр, цөөн алхамтай байх хэвээр. Энийг хийсэн дараа тэгж хэлэхэд тэгээд тэгсэн чинь банктайгаа ороод тэгээд дан хур системээс юм дууд гэдэг ингээд айгу төвхтэй байхгүй да. Тэгэхгүй зүгээр л анханасаа байж идэг байл амар байгаа зү тэ. Тэгээд автомат батарей савиртай. Чи тэргээ тохируулах уу, 89-д тохируулах уу тэ. Батарей дрейн чинь тэгдэж шүү тэргээд бид тэрийг заавал уншаал үүсгэн нөхцөл зөвшөөрөд халбгүй болох байгаа зү тэ. Тэгэнтэл нөгөө настай хүмүүс туцсан заавал шөндөө зэнгэлж унтахгүй бол өглөө дуусчих шүү гэдэг халбгүй болчихж байгаа тийм. Ажлын орчинд нөгөө бэкграунд апа хатуу хянах зарим нэг юм нөгөө сенсорудаас холбоо авдаг тохиолдолд. Тэднүүсийн унтраач магадгүй шүү дээ тийм. Тэр мөр нь автомат байж идэг. За тэгээд доктортой ажиллагаатай л аягүй чухал. Яг хэрэг болсон чинь уурхаан гүнрүү орсон чинь алга болчдөг байж болохгүй тийм. За анхны хэрэглэгч буюу анх гар утас сэргэлж байгаа хүмүүс. Одоо бол илүү насан залуужаад байна л та тийм. Урьдчилж бэлдсэн юм нөгөө дагуулагчтай юм байхгүй бол утсаа хайчаа шинэ утсаа авч байгаа хүн анх удаа утас гэж үзэж байгаа хүн хоёрын хэрэглээч нь ингээд бүр бариар айгу өндөртэй байхгүй. Тэрийг хийх тогрогоо хийх нь байтугай байгаа юм а мэдэхгүй хүмүүс байгаа шүү дээ. Өөрсдөө анх удаа смартфон авч байхдаа ямар байсныг эргээ санаараа тийм. Юу вэ? Яад юм болоо гэсэн сууж байгаа шүү дээ тийм. За дээр нь дөрөв дэх нь болохоор хүүхэд багчууд.
За хүүхэд багчуудын тухайд нэрэн хэлэхэд хүүхэд багчууд өөрөө шийдвэр гаргагч биш. Гэхдээ хэрэглэгч байхгүй. Тэгэхээр шийдвэр гаргагч нарын хувьд худлаж авах уугүй сонголт хэрэгтэй. Ээж аавд нь тулгарна. Хүүхэд хэслэдэг. Хүүхэд бол гоё уцал гэдэг нэртэй байна. Тэгээс яагаад Android-ийн яагаад iOS-ийн гэдгийг бол хүүхэд нэг мэдэхгүй. Тэгээд өөрөөр нь сонгох нь бас буруу. Тэгээд төдөөс чинь буруу юм сонгоно. Насан туршаагүй хариуцлага хүлээхгүй. Буюу хяналттай байх хэрэгтэй, эцэг хяналттай байх хэрэгтэй, цагийн тохируулгатай байх хэрэгтэй, донтолтоос хамгаалаа те. Тодорхой сайтуудад нөгөө хязгаарлалттай байх хэрэгтэй. Гэх мэт. За энэ болгоныг нөгөө супер юмнууд бүгд байж байгаа шүү дээ. За тэгээд авахын тулд та хідэн бүгд байгаа энэ универсал осууд дээр хэн хүүхдээ parental control ер нь хийж чаддаг вэ? Зөв. Тий. Тохируулгуудаа яаж хийж чаддаг вэ? YouTube-ээс сувг үзгийг ер нь яаж тохируулж чаддیں۔ Таад тий. Facebook дээр ер нь буруу хазгай мэдээлэл донд энэ айхтар нийгэм дотор тий бүх юм нь хартай цагаантайгаа сайнтай муутай ингээд бүгдийн торрент хийсэн дотроос хүүхд чи яаж тэр мэдээллүүдээ зөв авч чадах гэдэг тэр контролыг юу яаж хийдэг вэ? Хитэн хийж чадаад байгаа вэ? Үгүй байгаа зү хэцүү. Тэгээ энэ дэр хүүхдийн нэрэн зах зээл гэдгийг хэлэхэд хүүхэд нөгөө өстой жинхэнэ блүү оошны айгуу тийм тодорхой юу байхгүй. Одоо жишээ. Тэр хүүхэд чинь нөгөө хүүхэд хэлдэг чинь цагаан цаас. Юу ч орж исэн уусгаж авч байгаа үе байхгүй. Яг энэ агшинд нь нөгөө өрсөлдөж орохоос илүүтэйгээр толгоонд нь оруулчих юм бол хүүхэд чинь анхны бид нар ч хүүхэд байсан. Анхны хэрэгжилж исэн оосондоо дасах магадлал асар өндөр. Дараад нь тэр оосоо хэрэглээд явах нь магадлал асар өндөр. Дээр нь бид бас брэндүүдийн түүхтэр ярьжсэн шүү дээ. Том болсон хойноо биш. Тэр том болтлоо туулсан амьдралын хугацаанд нь байсан зүйлс брэнд болж хувирд юм а гэж Nike-ийн жишээн дээр ярьж илөө яла та. Амжилт үзүүлснийхаа дараа биш амжилт үзүүлэхэд нь хөөрхий хөлтөн тэр гүйжсэн гутлаа хүн илүү дурсд юм а гэж те. Тэгэхээр хүүхдийн хувьд бол ийм арай өөр зах зээл шийдвэр өөрөө гаргахгүй гэхдээ ирээдүйн чиний маш үнэн хэрэглэгч. Тэгэхээр нөгөө ээж аавд нь маркетингийг явуулаад хүүхдэд нь тохиромжтой байх гэдэг хоёр өөр тийш ингэ явцдаг нэг тийм өөр өрмөц зах зээл шүү. За тэгвэл хүүхдийн зах зээлээ том байдлаар үзье л да. Дэлхийн хэмжээнд 14-өөс доош насны хүүхэд 2 тэрбум байгаа юм байна. 1.9-өөс 2 тэрбум хүүхэд байгаа юм байна. За үүнээс хотын бүсэд сургуульд сурч буй утас эсвэл таблет хэрэглэдэг хүүхдийн тоо маш бага. Гэхдээ бүр хэдэн зуун саяар л хэмжигдэн бас ялгаагүй. Тэ? Ингээд зах зээл хүлээж байгаа байхгүй бэлэн зах зээл. Тэ? За гэхдээ тэднээсийн түрүүний хэлснээр тэднүүд төлөө тэднийг уцжуулах, таблетжуулах хүн хэм байг бол эцэг. Тэгэхээр эцэгхийн нөгөө төлбөрийн чадамж, эцэгхийн хүсэл сонирхлыг нь бас харгалзах нь айгүй чухал болчихж байгаа. Зөвхөн хүүхдийн гарамж зориулна гэхээс тэгэхээр. Тэгэхээр эцэгхийн асуулт тэгвэл юу юм? Нөгөө бараа бодлож авах гэж байгаа хүмүүс. Энэ хамгийн хүчтэй технологийн утас хаа байна гэж хүүхдэд утас хайдаг хүн хідэн хүн байд юм бол байхгүй, бараг байхгүй. Тэ? Харин хяналттай юу, аюулгүй юу? Хүүхдэд маань утас аваад өгчдөг дэмдүүлчүүл одоо яадаг бол хүн амтны одоо шүлсийг гойжулсан утас байгаа дэмидээ. Тэ? Тэгээд хүүхд маань ер нь донтолттой болчвол яах вэ? Ер нь хүүхдэд бага наснаас нь утас бариулах нь зөв буруу юу гэд ингээд бүх асуудал байгаад байгаа ч тийм. Тэгээ энэ асуудлыг чи яагаад шийдэхгүй байгаа бизнесүүд юм бол? Нөгөө бизнес гэдэг чинь асуудлыг шийднэ гэчихэд энэ асуудлыг яагаад шийдэхгүй ингээд байнга асуулдаал бизнесэл асуугаад чи хүүхдтэй пад бариулж гин үү яаж нээж гин гэд те гээд байгаад идэв. За эн чинь ингээд нөө анхны нэрчэрсэн блүү оошин бүр ингээд бэлэн байгаад байна шүү дээ. Тэнд очооч л гэдэг юм хэлээд байгаа байхгүй. За тэгвэл хүүхдэд ямар одоо тэгвэл хэрэгцээ авах юм эцэг талаасаа. Хүүхдийн бод хэрэглээ онлайн хичээл тийм ээ. Элдвэдтэй нөгөө түүхэн цаг үеийн үеийнхнээс бас оцрохгүй байх. YouTube Kids те энгийн зарим нэг тоглоом ч бас айгүй хүүхдэд нэг гарын дадал анхаарал төвлөрөлтөнд төр хэрэгтэй юм байгаа шүү. Бүгдийн муу гэдээ бас байж болохгүй. Донтуулаад байж болохгүй байхгүй хэд альва зүйл эмч гэсэн хэтэрж болохгүй та адилхан тоглоом хэтрүүлээд байж болохгүй. За камераараа мэдээ зураг авах. Өөрийнхөө нөгөө дурсамжтай мөч таалагдсан Google Map-ийн зургийг авах те. Тэр нь 200 мегапиксел байх албагүй байгаа зү. Тэгэхээр бүр про мод бол бүр хэрэггүй те. За тэгэхээр дээр нь энэ компани явуулж байгаа бодлого те жишээ нь том компаниудын явуулж байгаа бодлого энэ төр хүүхдүүд ямар хамаатай юм. Бүр хинт сонирхгүй байхгүй дэр чинь тийм үстэй. Samsung барьсан нь айгу ашигтай. iPhone барьсан нь хүүхдэд брэнд имиж үүсэх ямар ч шаардлагагүй үстэй. Тийм үстэй.
Тэгэхээр унахад эвдэхгүй байх хэрэгтэй юм уу? Хоолой дээр нь асгачих учиргүй шууд эвдэлчихгүй юу? Тэ? Эцэг их нь хяналж чадах юм уу? Донтолд үсэхгүй байх уу? Нүдэнд нь хор учруулахгүй дэлгэцэн ямар юм бэ? Тэ? Хэд удаан скрин таймаа өөрөө автоматар блоклдог бол сайн байна. Тэрийг шинэ ухааны үндэстэйгээр хийцэн апдейт дээр өгж идэг. Тэрийг энгийн хүн хүүхдийн нүдэнд хідэн цагийн давтамжтайгаар эсвэл нэг удаадаа хідэн байхыг би заавал судлаад тэрийг олж уншингуудаа утсан дээр нь про маягаар тохируулж байгаа албагүй анханасаа л өчөлдөө тэр юм тийм үстэй. Там компани юм болвол тэ. Тэгээд ямар нэгэн самсаргүй нөгөө сайтууд руу таны явчихдаг штэ. Тэрнийг байнга рестрикт хийж идэг те. Анханаас тийм рүү оруулдаггүй, advertise орж ирдэггүй анханасаа. Орж ирүүлэхгүй тул тэр компанийн өмнөөс тэр програмууд наваа суулгаад customize анханаас нь дефолтор суулгаад өчгөл гэж яриад байгаа те. Зохисгүй контент энтрийг аваад өгчдөг. Гэх мэтэр байхад бол ямар утас авах юм? Камер нь 5-8 мегапиксел. Дэлгэц нь 60 Гц-ийн давтамж дээр. Корпус нь бат бөх тийм ээ. Софтверийн хувьд нөгөө parental control default байдалтай App Store хязгаарлагдсан хүүхэдгээс шууд дарчгал болоо. Data usage нь хавтаа юм л да. Стрим үзээд эхлэв яав гэдгээ өөрөө мэдчихэж шүү дээ тэр чинь. Тийм. Notification, элдв notification анхаарал төвлөрийг багалгаад өөр юм руу дагуулж явдаг, линкддэг юм бүр анханаас нь 100% хориотой. Screen time нь limited. Location shareтэй. Эцэг нь хүүхдээ хаана явж ийн, яаж ийн, хийж ийн. Бүх нөгөө админ ирэх нь эцэг ихт нь байх эрхийг өгдөг. Тэ? Тэгэх юм бол энэ бол одоо хүүхд эцэг эхчүүд тийм утас байна гэх юм бол одоо тэрэн дээр толгоо өвтгöd байх шүү. Өөрөө эцэг их чинь өдөр шөнөгүй ажиллаж штэ. Тэг судлаад ах завгүй. Тэг хүүхдтэй нэг аваа өгчлаа. Амар. Бүгд одоо ч л хоёлоо нэг гэдэг эсвэл инкват гэдэг хүний утас байлаа гэж дээ л да. Бүгд хүүхдүүд нь тийм байхад хоорондоо хин дээрээ нөгөө имижлэгдээд хин нь бие бинийгээ бүлийдэх юм. Иймэрхүү утастай байж хахад яагаад болохгүй гэж. Тэ? За хоёр дахь нь болохоор нөгөө мэрэгжлийн тусгай хэрэгцээ гэж яхад үзэмж биш ажил гүйцэтгэх хэрэгцээ. Уурхаа барилга хөдөө аж ахуй логистик тээвэр. За одоо хардаг да автобусны жолооч нар нэг юм чихв зүүгээд тэгээ бүгдээр уцаа гаргачаад ингээд яриа яваад байна шүү дээ. Энд чинь тэр хүмүүсийг буруутгах хэрэгцээ тэр байгаа байхгүй. Тэгвэл тэрэн дээр яаж одоо дотор нь явж байгаа хүмүүс цаад болохгүйгээр ярьдаг байх юм гэдэг мэдэг фичүрүүдийг л дефолтоор хийгээд өчгийг л яриад байгаа. Тийм ээ. Айгүй нэгэнтэй л нэг найзтайгаа зүгээр ингээд үнгүү дата ашиглаад Facebook Messenger-аар ярих гэж байгаа юм бол тэрийг заавал 4-5 сая явцтай байх шаардлага байгаа юм уу? Тэ. Гэх мэтэр ингээд энэ нөгөө хэрэглээг бүх саяны хэрэглүүнд тооцоод үзэхлээр судалгааны үр дүнд 20-25%-аас бусдна гэж байгаа. 75-аас 80% хэрэглэгч нь шал дэмий технологи худалдаж аваад яваад идэг юм байна гэдэг нь эдийн засгийн үзүүлэлтээр гарч байгаа байхгүй. Тэр Red Ocean-ы зодолдож байгаа хүмүүсийг дагаад хөөрцөн тэр цус дэвжин дотор орцол гүйж штэ тий. За ингээд нэвтрүүлэг маань дуусах хэрэгтэй боллоо. Тэгэхээр том компаниудын би хин нь илүү вэ гэдэг өрсөлдөөнд хэрэглэгчд яг үнэндээ өстой дагаж нөгөө галууд ураа чөлөөлдөг гэдэг. Тэр хүмүүсийн хин нь биенээсээ илүү вэ гэдэг өрсөлдөөнд энд цуга инкват бата хоёр бол өрсөлдөх нь шал утгагүй юм байна. Тийм ээ. Хин хинээсээ илүү вэ гэдгийн төлөө бит хоёр зардал мөнгө зарахын оронд харин бит хоёрт буюу тус-тусад нь яг аль нь зөв хэрэгтэй вэ гэдгийг сонгож сурах нь их зүгээр юм байна. Ийм хүмүүсийг түүчээлээд энэ хүмүүст зориулж бизнес хийх юм бол энэ хүмүүсийн зах зээл бэлэн хүлээж байна гэдгийг л нэвтрүүлгээр хэлэх гээд байгаа. Blue Ocean гэдэг тэр юм байна гэж. За тэгсэн чинь энд нэг компани. За тэгэл энийг ингээд яриад байх вэ? Бод байдлыг чинь одоо хинч олж харахгүй байгаа юм уу? Ганцхан чивтер яриад байгаа юм уу гэсэн үг вэ? Энэ зах зээл дээр өрсөлдөх ороод ирчихсэн нөхдүүд байж байна. Жишээлбэл Техно гэж компани байд юм байна. Яг саяны яриад байгаа ахмад хэрэглэгчдэд буюу Техно Spark гэдэг цуврал байт юм байна. Энэ хэдэн оноос эхэлсэн бэ? За энэ чинь 10-аад жилийн өмнөөс эхэлсэн байв да. Яа тийм үү. Тий. Би 10 жилийн өмнө бодож ирсэн л да. Тий. Гэтэ энэ дээр нэг сайн тал байгаа штэ. Нөгөө цус гартал зодолдох албагүй гоё хангалттай загастай нуурыг шинэ загас байгаа штэ. Тийм штэ тий. Тэгээ энэ хүмүүсийн Spark цуврал яах юун дээр давуу тал вэ гэхээр сошиал дээр ажиллах, дуудлага мессеж нь ойлгомжтой, видео үзэх зэрэг суур хэрэгцээнд 100% хангаж байгаа юм байна. Дутагдаад байхгүй. Дараагийнх нь Техно Pova цуврал гинэ. Heavy user буюу утсаа удаан хугацаанд цэнэглэх боломжгүй орчинд ашиглагддаг хүмүүс чиглэсэн
тийм батарейны барилт сайтай те. Зарим загвар нь болохоор бүр тоглоом зориулсан. Тийм нөгөө нэг юмдаа илүү мэрэгжлийн төвшөнд гүн чиглэдэг ийм цоврал юм байна. Дараагийнх нь одоо нөгөө залуучуудын ихэнх нь одоо контент хэрэглээ. Зураг аваад тэрийгэ постлоод Instagram хийгээ, TikTok-д оруулдаг. Techno Camon гэдэг цоврал байгаа юм байна. Бүр бэлдээд гаргаад ирсэн байгаа байхгүй юу? Тэргээд барьчихад ер нь одоо энэ утсан дээр хийж байгаагт яг тэнцвүүлсэн. Тэгэхээр муу гээгүй шүү гэдэг байхгүй юу? Яг фичрийг яг чиглүүлж өгч байгаа гэсэн үг. Хэрэглэгчид яг сонсчод байгаа гэсэн үг. Камерын боломж энэ Techno Camon цоврал нь камерын боломжийг илүү чухалчилсан. Камер одоо жинхэнэ нөгөө сайнараа тий фрейм янз бүрийн slow motions бүгд байж байгаа тий. Тэгээд камерт нь чи юу хийх гэж байгаагаа зориулаад AI-аар тооцоолыг хийгээд ингүүл чиний мод зөв сонгогдно гэдгийг AI-тэй хийгээд өгсөн. Одоо бид ингээд тохируулах гайгүй хэцүү байгаа даа шүү дээ. Хоёулаа чадахгүй түрүү ярьлаа шүү дээ. Тэгвэл энийг илүү нягтралтай энэ хаана юу болоод байгаагаа AI мэдээд энэ нөхөр урд нь бүүн TikTok хийсэн юм байна. Тэгвэл TikTok-т зориулж байгаа гэдгийг AI өөрөө сайн уншдаг тийм утгатай юм байна. Бүр сайхан болчих. За тэгээ энэ хүмүүсийн чинь гой нөгөө медиа хүмүүсийн чинь нэг юм багш нөгөө дизайн тавих хэрэгтэй утсан те. Тэгэхээр тэр дизайн дээр илүү төвлөрсөн маш гоё ганга утас гэдэг юм. Тэр Camon гэдэг цовруулна. За дижитал бас энэ утсыг чинь тэгэл дандаа нөгөө юм тухайлсан юм аваад байх юм уу? Ер нь энэ хоёр гурвлангийн нийлүүлсэн бас нэг техно нөгөө дуртай хүмүүс байж болно шүү дээ те. Тэгвэл Techno Phantom гэж цовруул байгаа юм байна. Энэ болохоор биднээс гэхдээ бусдаас дутхгүй шүү гэдгийг бүгдийг ингээд хийцэн нөгөө супер универсал утас ч бас байгаа юм байна. Тэгэхээр энийг юу харуулад нэг гэхээр энэ компани жишээлбэл яагаад тэ ингээд одоо орж ирж энэ Blue Ocean дотор чинь огт хинч явахгүй нэг бас зах зээл болсоо эвгүй шүү дээ. Хинч зураг үүдэж эвгүй байхгүй. Хүмүүс орцсон. Үнэхээр гоё загсан ингээд сайхан шүүрдэд байж хахад ягаад Монгол залуус орж болохгүй юм бэ? Ягаад бид заавал Android энэ төр шиг нөгөө Elon Musk-тай өрсөлдөд яваад байдیں۔ Elon Musk-ийн хараагүй өшөө зөндөө зах зээл байгаа. Тэрийг Blue Ocean-гийн Монгол зах зээл тэр лөө орж болдоггүй юм уу залаачуд гэж. Тэгэхээр нэг төрлөд маань дууслаа. Хин хүчтэй вэ гэж бүр тэрэндээ одоо фанат болж гүөхээ оронд хинд ямар гар утас хэрэгтэй байна вэ? Эсвэл хэний асуудал нөгөө тэр том компаниуд 20-30 жилийн өмнө яг л одоогийн бидний стартапууд шинэ компани нээж байгаа хүмүүс шиг хэрэглэл судалж гүйжсэн юм аа. Тэгэхээр та хэд маань тэр өрсөлдөөнд өстой жижигхэн жараах бай дахиж орж яснаас яг жараахагийнхаа төвшөнд хэрэглэгчийн ямар утас хэрэгтэй вэ? Эсвэл одоо софтверууд те манайхан зөндөөлж шишээд дурддах байх. Банкны ап гингүүтэл банкд орчлоо дахиад орчдөг тийм биш. Яг хүмүүсийн өдөрт мэрэгцээ гэдэг нь юу юм бэ гэдгийг сайн хэрэглэж сонсох юм бол энэ Blue Ocean-ууд хаа сайгүй байж идэг байх нэ. Гэт зүйлийнхаа өгүүлбэр нь томчууд Red Ocean тулалдаж байхад сэргэлэн нэг нь Blue Ocean-д байр суурь эрт эзлэж байдаг. Учир нь өнөөгийн Blue Ocean ирээдүйн Red Ocean болох нь тодорхой гэж нэг юм өгүүлбэрээр нэвтрүүлгээд дуусгая. За баярлалаа Батайхаа. За энэ дээр бас үйлдвэрлэгч нар гэхээс гадна нөгөө нэг хэрэглэгчдэд бас хэлмээр байгаа тийм. Хитрхи үнэтэй тийм утас авч яснаас энэ бүгдийг хэрэглэж чадахгүйгаас ш. Яг өөртөө тохирсон техно гэсэн тийм. Энийг ч юм утас аваад хэрэглэж чинь гэдэг ч хамаагүй боломж юм болчихж байгаа. Монгол аваад ирсэн гэж байгаа шүү гэсэн шүү. Тийм үү тийм. За баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаарыг Better Lifestyle BSB болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS Event тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 стилгийн од өндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.